Аадны өмнөх тэнгэр шиг яасан ч баргал царайтай байх юм дээ. Солонго гэдэг чинь туяач байх нэр үстэй. Туяахан ч бүр өнгөрөөд байна. Зөвхөн энэ мэдээг арваад таслаа. Тэр яах вэ? Иймэрхүү юм сэтгүүлчэнд бишгүй дээ нэг тохиолддог юм. Мэдхгүй дээ. Бардхан хасгай гэдэг шиг лээ. Байна уу? За. Солонго чамайг эрхлэгч дуудаж байна. За. Зөвхөн энэ материалаар сонины бүтэн дугаарыг ч гаргаж болох юм. Та нараа солонгыг хэрэг сэтгүүлч болно гэж бодож байна. Хөөхөн? Үгүй ээ. Тэр талаар ярьж байгаа юм биш. Хэр зэрэг ахваачтай сэтгүүлч болох уу гэж асууж байгаа юм биз дээ? Ахваачтай. Тэгэхдээ яахан зөрүүд. Тэнэ. Арнаа дэхси. Таяа. Батнэр гүйс. Туяач яг гот гайгүй шүү. За, баяр хүргэе. Баярлалаа. Тий. За сайн байна. Сэтгүүлч банкны хамтчид дурсгалтай юм байдгүй юм. Би чамд өдөртөмжөө хийж өгнө. Хааш явах нэ? Хязгаарын цэргийн дугаар салбарт. Хошуучаар уу, хурандагаар уу? Сурвалжлагч. Оо, ажийнхан хамар дээр нь үүсчихье. Ахшиг хамартай өндөр сэтгүүлч болоорой. Солонго, амжилт хүсье. Баярлалаа. Сайхан найруулал хүсээд энийг чамд дурсгая. Санаандаа буусан гарчгаан энэ дээр түүж тэмдэглэж яваарай. За. Бицсэн юмны сайн гэдэг чинь нэрнээсээ хэлдэг юм шүү дээ. За, их баярлалаа. За одоо өөрийгөө магтах нь. Наадах чинь саяхан говь руу яваад тэнгэр доорхон сүрэг гэсэн найруул бичирсэн. Тэрний энэ өрөөгөр цагаан магтаал хүлээгээд л өнгөрсөн. Тэр чинь миний ажлын үр дүн баяр хөөр мөн биз дээ. За Солонго. Цэрэг ирсэн амьдралын нарийн амтныг эмэгтэй хүний нүдээр харж ухаанаар тунгаахад тун сонин найруул гарч болно шүү.
байна уу? Амрыг ирээ. Сурвалжлагч Солонго. Дэслэгч Сэнт. Айргоо. Баярлалаа. Замдаа ядруу. Айгуу шүү. Ийм сонирхсаар явтал нэг мэдхэд хүрээд ирлээ. Нөхөр тэсгч толгоон дээр дуудаж байна. За. Би түрхэх явчихад ирээ. Энэ ямар сайхан зураг вэ? Тийм шүү. Манай нэг байдагч зурсан. Энд тхийн уурал да. Жил бүхэн 2 хүн ирдээ. Одоо байгаа болов? Байгаа. Тийм. Нэг юм дутуу санагдаад байсан. Би одоо бичгийн хүний ширээг мартчихаж. Яахад дутуу мих гарнаа. Хэрэгцээтэй юм гарвал хэлж байгаарай. Нөхөр дэслэгчид өдөлхийг зөвшөөрнө үү? За, манай бэлэн боллоо. За би явлаа. Би тамд сурвалжлах ажлынхаа төлөвлөгөөг танилцуулъя гэж бодсон юмсан. Дараа хоёулаа тухтай ярилцъя. Би заавахаар ирнэ. Баярлалаа. Ноор эндээс халуун. Энүүхэн гүдингийн цаана байдаг. Амьтан хүн цөөхөн байдаг энэ хязгаар нутагт алга хаад суугаа юм дайчид амьдралын онцлог горимтэй. Дарга нь нуураа их л магтаж ярьлаа. 2 хундаа их хайртай юм аа. Үнэхээр ч уул усны чимэг болсон сайхан шууд.
урьдчилагч таныг дуудаж байна. Юу болов? Энэ манай хаалттай бүс. Хаалттай бүсээ. Тийм. Одоо очлоо. Эдлээ. Ирсэн өдрөөсөө эхлээд л цэргийн дүрм зөрчиж хаалттай бүсэнд нь орчихлоо. Эдний явах газар ярих үг нь хүртэл дүрмтэй байдаг юм байна. Би та хоёрын зургийг аваадах юм. Бид хоёрын үү? Санд гарах уу? Гарч магадгүй. За, одоо нэг дараах. За. Залга. Хүчи яа нордлоо. Чи чинь муур шиг өдөржингөө гар нүрээ угаагаад юу болчихоо? Чи хааж гэнэ? Би сурвалжлагчтай уулзсан. Шүлгээ уншиж зөвлөгөө ав. За чи ч яг уншиж шүлгтэй яруу найрагч хүн. Би яг болж байна. Арга бодноо. Найсан чамаа нэг шүлэг бичиж өгье. За. Тэгэл чи очиод уншаад өгчихгүй юу да? За тэгж өгөхөө болё хөө. Баярлалаа. Ядарч юм уу? Хаач нь? Би ажил ихтэй болсон. Өвгөн чинь туслах уу? Чи өнөөдөр л над туслахаа мэдв үү? Хизээ хиндэ туслахаа би өөрөө мэдэн шүү дээ. За яв. За. Тавтагаа оллоорой. Баярлалаа.
Та энэ нутгийн хүн үү? Бараг л тийм дээ. Анх би салбарын дарга гэж нэг хашир хорондоо байх юм бодлоо. Тэгсэн чинь Манай дарга надаас хэд ах хүн бэ? Саяхан амралтаараа нутаг явсан. Өдийч дарвын нуруунд айр гүйж сутай уулаа хараад л сууж байгаа да. яасан ч хол юм бэ те? Алба гэдэг тийм байдаг хүн доо. Би энэ салбарын улс төрийн орлогч. Би үлээ чи. Нөхөр төслөгчд. Авч болно. Наашир. На. За яа. Та үргэлжил инээнцгэлж явах юм аа. Өнөө орой болох залуу хэлчихэд үдшилэхт таныг өрий. Баярлалаа. Хаана болох юм? Дайчин алдрын танхимд 9 цагт эхэл. Яг цагтаа юу? Яг цагт. Тэгээд хэдий тарах вэ? Бас цагтаа юу? 11 цагт тарна. Цаг хугацаа гэдэг бол бидэнд хууль байдаг. Уучлаарай, манай ирэх цаг болчихж. Баяртай. Салхи сэвэлзээд нэг л сэрүүхэн байх чинь. Тийм ээ, энд эртсэр ордог. Би ч энтхэн цагаа гат удасчих. Мэлхий шагаар бороо орохтгоо. Саяхан манай мегмурга говьд явж ирээд Тэмээнэ тухай тэнгэр тойрхон сүрэг гэдэг нь ариулж бичсэн байсан. Нэр нь ч талын тэнгэр газартаа сүрэгтэй хүндээ ойрхон байдаг юм байна. Танай энэ эмэгтэй хүн хавар юм аа. Та манай эмэгтэйчүүдийг эзгүй ирж дарга гэрүүлтэйг амарч яваа. Туслах маань эхнэрээ төрөхөд хүргэж явсан. Утгагүй манайх нэг шин цэрэгтэй болох байхаа. Та нэг цэнхрэлж өртөө. Бид бас нэг юм алж өртөө. Сонсч байна. Сайхан доо шүү. Айд. Баяртай. Үдшилгээ нээ. Өнөөдөр манай үдшилэгт сурвалжлагч эмэгтэй Солонго оролцож байна.
Тантай танилцсандаа би их тааламжтай байна. Намайг Шаруу төгс гэдэг. Та орсоор ярьдаг л үү? Баг зэрэг гадарлана. Я помню чудное мгновение, предо мной явилась ты. Та асуулыг хаа миний гарамгаас ирсэн. Эрхүүд оюутан байлаа. Эрхүүд оюутан байлаа. Энд ирээд хэлчин боллоо. Сурвалжлагч эмэгтэйгээр дуу дуулуулъя. Хөнгөн дөө. Мэдлээ. Уучлаарай бидэнд ажиллаа. Сурвалжлагчдыг барин нөрөж өг. Үүсдэг. Намайг аваад яваач. Да бошоорасоо. Байна уу? Би орхон байна. Бороо дуруулсан адуу дээлдэхгүй явсаар жилийн зурвас орж ирлээ. Нэмэлт хүч хэрэглэнэ. Хай, гомдоо.
Sonunda hambalı diyorlar. Группе аваад 17-аар тоо. Байна уу? Сурганы үеч намтлаа. Ороорсоор байна. Орон сураад ороосныг багтаалаа. Мананы халагч Вайлгч Батбаяр хий. Зөнтэй. Бүгд найрамд Монгол ард улсын дархан хэлийн манаанд хаа. Аш. Амар гэрээ. Сайхан амар уу? Сайхан амар тайвна. Тайван. Та яас ирт босоо? Би цэргийн хүн болсон штэ. Та эдний тухай мэдэх үү? Мэдлгүй яах. Манай салбараас төрсэн их орончд. (1939) оны хавар болсон хэрэг. Хэлийн манааны 10-аатхан цэрэг байсны 300 гаруй цэрэгтэй бараг хагас өдөр шахан тулалдаж дархан Хилээ баатарлагаар хамгаалсан түүхтэй юм. Эх орны манай байна гэдэг альч цагт нэр хүндтэй хариуцлагатай алба шүү.
Хайны хайны! Ура! Манай хам. Та сур зангидж байгаа мó? Үгүй ээ, энэ чинь чөдөр гэдэг юм. Ах надуу ч хүн. Өө тийм үү. Би таныг тоогоочийн мэрэгчлээ хүн л гэж сонссон юм. Хаанаас та? Эх орноо хамгаална гэдэг чинь биднээс төрөл бүрийн мэрэгжил шаарддаг юм шүү дээ. Нэрнч мэрэгжил юм да. Сайн байна уу? Амар гэрээ. Одоо жинхэнэ цэрэг боллоо. Хэрвээ та завтай бол би шүлгээ уншиж зөвлөгөө авмаар байна. Зөвлөгөө өгч чадах юм болоо да. Наадах чинь биднийг бодох юм бол зохиоч хөө. За баяр та. Энх тэнгэрийн наран дор эх орноо би манаж яваа. Элэг зүрхнийхээ гүнд инхри чамайгаан би санаж яваа. Хэлийн цэргийн байчин жигсаал дундаас хонгор бүсгүй чамайг онцолж би мөрөөдөн холын тэртээ суугаач гисэн хүний хүүгийн ариун сэтгэлээр хайрлана. Саний шүлэг байна. Эхтэй зориулж бичсэн хүндээ ямар шиг сонсогдох юм бол доо. Байдаг саруулт өгс. Би жагсаалын дарга дуудаж байна. Мэдлээ. Дараа өөр шүлэг уншиж өгнө. Маргаага. Баярлалаа. Зүгээр. Сэргийлэн залуу шүү. Хилчтэй амьдрал гэж саний. Эднээс дөлөөд явах юм бол юу ч олж мэдэхгүй буцаж магадгүй. Сүрэн гэж нэг саний дуугүй хүн. Мэргэжлийн талаар тоогоочийн хэлдэг бас л бодмоор. Би аяад хөө.
За. Баярлалаа. Алло. Та нар хүлээж бай. Би хатаад өгье. Баярлалаа. Сос. Аминт. Амар гэрээ. Танилт. Манай туслах. Дэвлэгч бонд. Сурвалжлагч Солонго. Захны даваа хад сурч байна уу? Сурч байна. Харин та захныхаа давааг хадах уу? Захны даваатай бол хоёулаа хадуулсан. Нөхөр төслөгчд манаар их цаг бодлоо. Орно. Мэдлээ. Таны алба тавина уу? Тайва. Та бичих юм олж байна уу? Баг цаг юмтай болж л байна. Ашгүй те. Тэслэгчээ. Тэрхөх уулаг ямар уул гэдэг юм бэ? Үзүүр хайрхан гэдэг. Би бол суурган цэнхэр уул гэдэг. Юу? Суурган цэнхэр уулаа? Яруу найраг шиг сайхан нэр байна да. Их нутаг төрлөх орныхаа байгалийн сайхныг би анх тэр ууланд л мэдэрсэн. Автагаа хамт очсноо ер мартдаг. Тэгэхэд би тавтай байсан. Тэрнээс хойш олон удаа атсан. Та яагаад энэ уулыг сонирхоод байгаа? Эх орны маань торгон хилийн харуул цэрэг эрс гэдэг. Мөнхийн энэ уул шиг юм да гэж над гинт санагдсан юм. Тэслэгч юу гэлээ? Сувраган цэнхэр уул. Нэрнч сайхан уул шүү.
Бидний хэний манч сэтгэлд насан туршид мөнгөрч үлдэх төрлөх нутгийн шивнээ байж. Савраган цэнхэр уулс. Санин нэр. Мягнуугийнхаа өгсөн дэвтэр тэмдэглэх нэг нэртэй боллоо. Ийм нэртэй найруулал байхыг хэн бай гэхэв? За. Араар. Сүрэ. Энийг хэн гэдэг үлээ? Чаажил. Тийм. Чаажил. Чи бата зураг сонирхдаг уу? Үгүй. Би гар зураг оролддог. Энэ дээрээ ямар зураг зурваа? Онцгийн өнгө. Дайчин амдрын танхимыг тогтчулсан. Тэр чинь чиний бүтээл юм би. Тий. Та шүлэг бичдэг үү? Би зүгээр л унших дуртай. Би нэг л шүлгэнд дуртай. Ямар шүлэг вэ? Уншиж өгөхгүй юу? Цэл залуу насныхаа гал дүлээр бадарч сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ чин үнэн ч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чинийхээ төлөө өхье гэж эх орондоо би хэлсэн. Сайхан шүлэг шүү. Чиний нөгөө туслагч нь хайчаа. Ямар? Яагаад хаалгаар багтаж ядаад орж ирдэг? Саруул төгсөө. Харуул гарсан. Та ямар хоол захиалах вэ? Хямцагтай шарвуудаа хямтад талах. Сурвалжлагчаа хямцагнаас бусд нь болох байх. Сүрмэн, үннийг хэлэхэд өнөөдөр надад хоол идэх сонирхол алга. Үннийг хэлэхэд танд хоол зөөж өгөх сонирхол надад байна. Би ингэж та нартай угуудаж байснаас зүгээр л жагсаж очиод хамт хоолож бай. Та манай зочин шүү дээ. Дарга буудалд нь үйлчилж бай гэсэн. Хүш, хараач, сурвалжлагч ирж байгаа. Та суугач. Баярлалаа. Та хоол авч болохгүй яа. Ганцаараа хооллох уйтгартай юм. Ирсэн зочноо цайлж хаятайхан цаг гарахгүй л юм. Чи яваад манайхаас нэг юм аваад ирээч. За. Хаа байгааг нь мэднэ. Мэднэ. Хонд авчираарай. За. Эрүүл мэнд аз жаргалын төлөө тогтоох уу? Тэгье. Эхлээд тань. Би үл хийчин дайч та нарынхаа төлөө тогтоомоор бай. Баярлалаа. Та ярихуудгүй юм. Нэг л актер ус. Тэгтээ та согтсон уу?
Аавлаа 2-3 болж харагдаад байсан. Тэгээ зэмлүүлсэн үү? Ямар тамтаг байх. Хараад алгадуулаагүй шүү. Хундагаар ихаар хувьсгалаа солихгүй гэж аав минь ярьдаг. Ер нь хилчин хүн арих байх тийм ээ. Бид бүхний цаана улс их орн маань ирээдүйн бүтээн байгуулалт гээд олон юм бий. Найруул өчгөр ирсэн таач гэсэн нэг юм. Та наатаа уучгаач. Өнөөдөр ням гарах шүү дээ. Ням гараг үлээ. Хот руу цахилгаан явуулж болох уу? Болно шүү. Холбоогоор дамжуулчих. Манай хоёр найзын хорин болно. Хэдэн өгөөчөө дамжуулчихмаар байна. Боллгүй яах. Бахо. За, гүйтгий. Нөхөр дэсгч 100 грамм аранаас мэдээ ирлээ. За, явж од. Гүйтгий. Уучлаарай, би явахгүй болохгүй. За. Тавтай холлоорой. Баярлалаа. Амрэгри. Сайхан амруу. Сайхан. Та хэзээрээ? Шинэ ирсэн. Яага? Ажил гараа юу? Хилийн зурвалт бөмбөлөг унаад. Бөмбөлгөө? Тийм, онцон сэжигтэй биш. Цаг уурын шинжилгээний бөмбөлөг. Та цахилгаан явуулна гэлөө. Боломж байвал Боллгүй яах. Одоо явуулах. За тий. Нөхөр дэслэгч Түрүүч Баатар холбоо ирж байна. Болно. Энэ дээр биштэй. намайг наашаа гахаас өмнө Дэмэд маа хоримлох болсноо хэлж яаж хийгээд чамд хэл өгнө гэсэн. Би тэр хоримд байгаагүй ч дээр байж. Дэмэд маа гомдох их гомдолт байхгүй. Сэтгэл зүрхийг хинж хизээж алгадаж чадахгүй. Энэ газрын хайг ивчч үү? Хилийн дугаар салбар гэж биччих. 50 цагч гэсэн алба нарийн байт юм шүү дээ. Өглөөний мэнд. Сайхан амруу. Сайхан. Та ганцаар явах тайхгүй нь? Эргэн тойрон хилчид байхад юунаас айхав бэ? Тийм биз дээ. Хил хязгаарыг мартаж болохгүй. Одоо ч би ойлгож байгаа. Надад алчуурчин танд их зохих юм. Яг л усны өнгөтэй.
183 705 нэргэн өндөрлөгийг бид мөрдөж эхэллээ. Хариу хүлээе. 705 дугаар нэргэн өндөрлөгөөр хил зөрчигчийн мөр илэрлээ. Машин ба. Мөр хамгаалагч би. Нөхөр дэслэгчид нэг марны мөр илэрлээ. Хэдэн ч хүн байж болцсогүй. За. Хав хоёр. Фердинанд 26-74-ийн Б-гээс мөр 3 болцоллоо. Фердинанд 26-76-гийн А дугаар шугунаас хил зөрчигчийн нэгийг илрүүлж барьлаа. Би алтай байна. Холын бураас бүдгэрлээ. Нисдэг тэрэг ирүүл туслана уу? Тийм ээ. Би алтай байна. Бид нэргэн өндөрлөгийн чиглэлээр мөрдлөгөө үргэлжлүүлж байна. Байна уу? Би орхон байна. Сүр нөхдөсөө төрүүлж холбоо насарлаа. Хил зөрчигчнийг илрүүлж барьлаа. Цэл залуу насныхаа гал дүлээр бадарч
сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ чин үнэн ч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чинийхээ төлөө өхье гэж эх орондоо би хэлсэн. Би дэнхийн соргог мананд албан үүргээ гүйцэтгэж явсан. Дайчин нөхрөө эгнэнээс харамсалтайгаар алдлаа. Намар түмнийхээ даалгаврыг нэр төртэй биелүүлсэн. Хилчин байлдагч сүрэнгийн гавьяг эх орон хэзээч мартахгүй. Аюул гэдэг хэлж ирдэг юм байна. Сүрэн маань 20 дөнгөж хурч аваад сэл залуу насандаа хотлолныхаа төлөө амиа өргөн мөн хөрлөө. Ийм явдал болно гэж би зөөдлөөчгүй. Бидний өнөөдрийн аз жаргалыг хамгаалж яваа хилчин дайчдын амьдралын нарийн амтныг олж найруулал бичнэ гэдэг тийм чамраг бололтой. Эдний ажил миний анх хэрэгтэй төсөөлөн бодож байснаас огт өөр юм. Орой минь түргээ. Та амрааг байгаа мó? Амраагүй. Маргааш өглөө эрт явна шүү.
Ахмад дайчдын уулзалт. Энийг хэлэх гэсэн. Баярлалаа. Та суугач. Зүгээр. Яарч явна. Та сайхан орсорой. Баярт. Баяртай. Нөхөр хурандаас Ахмад дайчтай их хүндэтгэлийн цуглаанд дугаар салбарын хэмжид бэлэн жагсан эсрэг төмөн. Сайн байцгаана уу? Нөхөр хурандаа хамрах гэрэл. Борноо. Vasiyum selmetin rolvin kada secunda trabasta javsiyum tesrehum Ахмад дайчдын хойч үе ингэж ажиллаж амьдарч байдаг юм байна. За болсон. Та нар намайг юу авчихсан гэж бодож байна? Таацгаа да. Моттой чихэж. Хүлээн рүү. Энийг тусгай. Алуу. Баярлалаа. Ингээд тараа. Тараа төг. Би маа. Баярлалаа. Жаажил.
Унсаад ав. Ахгүй мó. Сараа төсөө. Яруу найргийнхаа онгодыг дуулсан батал өгөөрэй. Тамба. Ямар гач тамба? Унсаад ахгүй юу? Би баярлалаа. Шгэ. Шуудангийн онгод ирлээ. Архоо. Ороо. Та захиагаа бэлэн болгосноо? Билээ. Онгоц сүрээд ирлээ. Тасуулт. Сүрэн маань сурсан. Үнийг хэлэхэд танд хоол зөөж их сонирхол надад байна. Таны унаа хүрээд ирлээ. Манай шинэ хүний унаач гараад ирлээ. Энэ захаа. Энэ чиний хайгуу. Тийм ээ. За явах уу? Сурвалжлагч Солонго. Сайн явж ирв. Сайн ирлээ.
Таны хайртай уулаар найрууллаа нэрлэвэл татгалзахгүй биз? Яалаа гэжтэй. Хэрвээ энэ уул ус газар шороо ярьдагсан бол их сайн юм хэлнэ. Тийм ээ. Танай эндхийн чулуу бүхэн өөртөө төвхтэй. Тийм ээ, би таны найруулгыг хүлээцгээе. Баярлалаа. Торгон хөлийг манаж байгаа энэ нийгэл дайчид цөөхөн хоногт надад эргцүүлж бодох юм их өгчээ. Та нарыгаа би хизээч мартахгүй. Дахин уулзахын ерөөлийг зүрх сэтгэлдээ хадгалж явъя. Газар тэнгэрийн цагт хандран харагдах суурган тэнхэр уулсан. Баяртай.